За 24-28 оны засгийн газрын үйл ажиллагааны одоо хөтөлбөрийн 25 оны биелэлт. За дээрэс нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний 25 оны одоо гүйцэтгэлийн тайлан ингээ хамтд нь хуулийн хүрээнд хилцэж байна. За энэ дээр бас нэг хэлмээр ганц хоёр зүйл нь эдийн засгийн өсөлт их өндөр яриад байгаа 6.8% гэдэг. За тэгтэл эргээд энэ одоо хөгжлийн одоо төлөвлөгөөний биелэлт аудитын болон засгийн газар өөрсдийн гаргаж өгсөн үнэлгээнүүд нь бага байгаа нэг ийм асуудал байна. Дээрэс нь энэ засгийн газрын үнэлгээ 59.7, үндэсний аудитын газар 63.7 гэх ингээд энэ зөрүүтэй үнэлгээнүүд гараад байна. Тэгэхээр энэ одоо ямар учиртай юм бэ? Энэ дээр нэг одоо тодруулга авъя. За дээрэс нь улсын хурал бид бүхэн бас жил болгон энэ хөгжлийн төлөвлөгөөг баталж өгдөгөө. Тэгээд энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр бас ингээд сая энэ тайлангуудыг харж яхад бас нэлээд одоо тодорхойгүй зүйлүүд бас нэлээд их орд юм байна. Үнэлэх дүгнэх боломжгүй. Тэгэхээр энэ дээр бас их хурлч гэсэн бас энэ асуудлаа бас эргэж яг хилцүүлгийн үеэр нь бас ярмаар ийм зүйл байна. За хоёр салбар хөдөө аж ахуйн яам, ажил дээрх соёлын яам хоёроос нэг хоёр асуулт тодруулъя. Энэ арь ширний цогцлборын асуудал яг хаана яваад байна? Дархандаа байна уу? Эмээлтэд байна уу? Аль айланд нь байна уу? Хувь нь ямар хувьтай байна? Энэ одоо хэдэн олон жил, маш олон жил яригдж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт авъя. За хоёрдугаарт нь энэ гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах гэдэг энэ хөгжлийн төлөвлөгөөнд орсон байгаа л да. Тэгээд энэний бас нэг гол бүтээгдэхүүн нь өөрөө энэ газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнүүд байгаа. Хүнсний ногоо Улаанбуудаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг өнгөрсөн жилүүдэд бас газар тариалангийн салбарт зээл олгож ирсэн. За энэ зээлүүд маань бас хэр одоо эзэндээ хүрч байгаа вэ? Тэгэхээр энэ дээрэс нь нэмэлтээр бас нэг асуулт нь энэ жилийн одоо хэдэн төгрөгийн зээл байна. Энийг бас яг эзэд нь тухайлах юм бол тариаламжтад хүрэх талаар бас нэг сайдын байр суурийг сонсъё. За ажил дээрх соёлын яам дээр энэ бензин шатхууны үнэтэй холбоотой асуудал нэлээд яригадаад эхэлж байна. Тэгэхээр энэ чинь нөгөө бид нар Оросын холбооны улсаас баг 100% импортоор авдаг. Тэгээ нөгөө хоёр засгийн газар хоорондын хилцээр маань ер нь юу болсон бэ? Одоо яг ямар шатандаа яваа вэ? Эхнийх газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх хилцээр бол зурагдсан боловч нөгөө онгоцны түвштэй холбоотой асуудал дээр ингээд гацаатай байгаа. Тэгэхээр энэ яг ямар шатандаа яваа талаар нэг мэдээлэл авах гэсэн. За хоёрдугаарт нь минут нэмчих болох уу? Дараа нь за дараа нь тодорхойлчих. За ажил дээрх соёлын яам, дараа нь хөдөө аж ахуйн яамны сайд нар хариулна. Ажил дээрх соёлын яамнаас хэн байна? За дэд сайдын төвшин ажлын хэсгийн 3 номерын микрофон. Тухайн сайдын асуултанд хариулъя. Ажил дээрх соёлын яамны өдрийн нэмэрчгийн дарга. За хилцээрийг бол Оросын талтай дахиж ярилцаад өмнө нөгөө их хурал дээр оруулсан одоо маргаамтай асуудлуудыг бол шийдвэрлээд менежментийн асуудал дээр бол тодорхой байр суурьнд хүрсэн засгийн газраас хилцсэн одоо ингээд банкны хорвотод танилцуулагдаад явж байгаа. За ер нь бол $705-оор А92 төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол авах хилцээр хийгдээд үнийн хувьд бол нөгөө сая үнэ нэмэгдэж байгаа толбогдолтой хэрэгжүүлээд явж байгаа. За 3 сар 30%-аас дээш одоо тасралтгүй үн өссөн тохиолдолд Оросын холбооны улсын талаас 15%-аас доош одоо 3 сар үргэлжилсэн бол Монгол улсын талаас одоо хилцээрийг одоо дахиж хилцэх юм асуудал байгаа. За дийлэнх түвшний хувьд бол үн бас нэлээдгүй одоо өндөр хэмжээний үнийн одоо санал үн ирсэн энэ үнэ хэрэгжээд явж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол мэргэжлийн зөвлөл хуралдаж 300-аас 350 төгрөгөөр одоо нэмэх зөвшөөрлийг олгосон байгаа. Баярлалаа. За хөдөө аж ахуйн сайд, Бадамсүрэн сайдын микрофоныг өгье. Улсын хурлын гишүүн тооны асуултанд хариулъя. За нэгдүгээрт бол энэ онд тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих дээр 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг Атар 4 аяны хүрээнд одоо байгаа зээлийн үгэнд татаасаа бүгдийг одоо шавхаад ингээ арилжааны банкуудад гэрээ байгуулад олох ажил бол эхлээд явж байгаа. Тантай бол юун санал нэг вэ нэхээр энэ яг эзэндээ очиж гин үү гэдэг дээр одоо орон нутгийн хүнс үдээж хүн байгууллагуудаас санал авсны үндсэн дээр манай яамнаас одоо
энэ чиглэлийн аж ахуй нэгж одоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн ийм одоо утгатай саналыг арилжааны банкуд түргүүлж байгаа. Арилжааны банкуд бол өөрөө шалгуураа тавиад болгоно. Цаашдаа бол аль болох энэ одоо манай яам бол энд аль болох одоо оролцохгүй байв сайн гэж бол үзэж байгаа. Яг бол арилжааны банкуд зарчмаараа яваад харин энэ дээр нь яг тэр тариалан эрхлэгч одоо мөнгө гэдэг нь бол одоо тодорхой баримт, тодорхой бор Гүйцэж хариулъя Бадамсүрэн сайд. бусад нөгөө системүүдтэй уйж одоо энийг ингээ хяндаг тогтцоод байвал зөв юм билээ гэж бодож байгаа. Нэг хоёрдугаарт нь арь чирний зогслын хувьд бол за дарахных бол ингээ хувийн хвшлийн дээр одоо аж ахуй нэгж байгаа. За энэ ажил нь бол одоо дуусаагүй. За энийг бол одоо манай их хурл засгийн газар дээр бол бас олон удаа энэ улсууд бол яригдсан. За ер нь бол эмээлтийн одоо аж үйлдвэрийн зогслуур гээд энэ бас одоо орон нутгийн өмчөд нийслэл энд оролцож байгаа. За энийг одоо дуусгахад дэд үтсэж шаардлагатай хөрөнгө оруулалтын дэмжлэгийг улсын төсвөөр одоо тусгуулж өгөөч гэдэг саналыг манай яамд бол ирүүлсэн. За энийг бол 27 оны одоо улсын төсвөөр бид бол саналаа өгч байгаа. Хөрсийн төлөвлөгөөч гэсэн энийг одоо санхааран одоо шийдэх үсэн. Яг гэвэл Улаанбаатар хотод туул дагуу одоо байрлаж байгаа энэ одоо аж ахуй нэгж үйлдвэрүүдийг тэнд нэгтгэх ийм зорилт агуулж. Тэгэхээр ер нь эмээлт рүүгээ л илүү одоо төвлөрнө гэсэн ийм одоо одоогоор төлөвлөлттэй байна. Баярлалаа.